Сайн байцгаана үзэгчдээ. Яг энэ цаг мөчид Icon Gaming болон Үндэсний Латран албан ёсны Facebook хуудасаар надтай хамтдаа эрхэм үзэгч та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Нийслэл хот Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут болсон байна. Тэгэхээр энэ цаг мөчид мэдээж Монголын хамгийн өндөр хонжиртой Үндэсний Латран ээлжид нэгэн шинэхэн тохирол үзэгч та бүхний хүртэл болдог байлээ. Мэдээж миний хон 4D 6D 642 гэсэн тоглолтод та бүхнийг маань хүлээж байна. Гагцгүйтэй эдгээр тохиролд хэрхэн оролцох вэ гэхээр та бүхэн маань өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа Үндэсний Латран борлуулах зэгүүдээс за өөрөө тасалбараа худалдан авч тоглох хуудасаа бүгснээр оролцох боломжтой байдаг. Түүнээс ч үзэгч та бүхний лайвын маань доор хүргэж байгаа 4 хоронтой 6 хоронтой тоонууд маань бол хүчингөө гагцгуудаа тоглох хуудасаа бүгсэн байх шаардлагатай гэдгийг дахин сануулъя. За ингээд мэдээж уламжлалт ёсоор 4D-ийн 3 дугаар зэргийн тохиолоос өнөөдрийнхээ тохиолыг эхлүүлэх болно. Тэгэхээр өмнө тоглож исэн үзэгчд маань сайн мэдэх байх. За харин анх удаага үзэж байгаа болон анх удаа тоглох гэж байгаа үзэгчдэд мэдээллийг хүргүүл. 4D-д маань бол 3 төрлийн хонжир байдаг. 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн хонжирууд байгаа. За 4-ийн хувьд адилхан боловч таны мөнгөнд хожих тохирлууд маань бол баг зэрэг өөр байдаг юм. Тэгэхээр үзэгч та бүхэндээ яг одоо дүрмийг танилцуулъя. Та бүхэн маань дүрмээ сайн сонсоод аваарай. Дараагийн бас тохирол маань оролцоход энэ танд хэрэг болно гэж бодож байна. За ингээд шилэн хоргод маань тгээс 9 хүрлэх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр 4 удаа давхцсан гэж тайлгаж болох юм. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 ширхэг бөмбөлийг үзэгч та яг дарааллынхаа дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоод 500 дахин өсгөж авах боломжтой. 4D дээр та хамгийн багадаа 500 төгрөгийг тавих боломжтой байдаг. За 500 төгрөгийг 500 дахин өсгөж авах боломжийг 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол маань олгодог юм. За ингээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлыг явуулах гэж байна. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Мөн та бүхэн өнөөдрийн маань ялагч болох азтан болох хүмүүсийг болоод давхар гэрчилж байгаа гэдгийг сануулган зүйтэй нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ шууд хүрч байгаа. Зангад шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 40 ширхэг бөмбөлгнөөс 4 ширхэг бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөх боломжтой байдаг юм. Зангад ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлгний дугаар 1. Ихний бөмбөлгний дугаар 1. За 2 дахь бөмбөлгийг харцгаая. 2 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлгний маань дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм шиг үзэгчтэй. За 6-ны маань тооны доор 6-тай байгааг үзэгч маань анзаарсан баха. За дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлгний маань дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 5. 1 6 5 гэсэн үндсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За ингээд сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөг гарч ирсэн байгаа. 4 дахь бөмбөлгний дугаар 3. 4 дахь бөмбөлгний дугаар 3. За энэ 3-ын даг үзэгчтэй илүү сайн харагдах хэмжил эргүүлээд өгье. За ингээд 1 6 5 3 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. 1 6 5 3. За энэ хүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллынхаа дагуу тоглох хуудсан дээр бүгэлсэн бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр манай өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм. Үзэгчдэд баяр хүргэе. За өргөжлөлөн одоо 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг явуулах болно. За дөрмийн хувьд бол яг адилхан гэдгийг үзэгчдэд сануулсан. За гэхдээ дахин танилцуулбал тгээс 9 хүрлэх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байрлсан. За өөрөөр хэлэх юм бол тгээс 9 хүрлэх нэг оронтой тоонууд маань шилэн хоргонд 4 удаа давхцсан. Эдгээр 40 ширхэг бөмбөлийг бий болгосон байгаа. За эдгээр бөмбөлгнүүдээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. Энэхүү 4 бөмбөлийг мөн та яг дарааллын дагуу тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. За өмнөхөөс бол 500 төгрөгөөр 500-аар бас илүү болоод ирж байгаа. Тэгэхээр тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн юм. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. 4D-ийн 2 дугаар зэргийн тохиолдоо явуулъя. За шилэн хоргонд маань мөн яг 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс одоо 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За ингээд ихний бөмбөлөг маань гарч ирлээ. Ихний бөмбөлгний дугаар 9. За ихний бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 2 дахь бөмбөлгний маань дугаар 1. 2 дахь бөмбөлгний дугаар 1. 9 тэг гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За 3 дахь бөмбөлгний дугаар 2. 3 дахь бөмбөлгний дугаар 2. 9 тэг 2 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын азны тодруулах сүүлчийн бөмбөлийг хамтдаа харцгаая. Сүүлчийн бөмбөлгний дугаар 7. 4 дахь бөмбөлгний дугаар 7 гэж гарч ирснээр яг одоогоор 9 тэг 2
7, 9, тэг, 2, 7 гэсэн дөрвөн бөмбөлөг 4-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань гарч ирсэн байна. Та энэхүү тохирол дээр маань энэ дөрвөн бөмбөлгийг яг энэ дараалалаар нь бичиж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм аа. За ингээд өргөжлөлөн 4-ийн маань 4-ийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж бай 4-ийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах болно. За өмнөх 2 тоглолттой мөн 4-ийн хувьд адилхан тгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу байрласан байгааг үзэгч та яг одоо харж байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс мөн санамсаргүйгээр гарч ирэх дөрвөн бөмбөлийг та яг дарааллын дагуу тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжийг 4-ийн 1-р зэргийн тохирол маань та бүхэндээ олгодог юм. За ингээд 4-ийн 1-р зэргийн тохирлоо явуулъя. Үзэгчдэд амжилт хүсье. Тгээс хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлгээс үзэгч та яг гарч ирэх дөрвөн бөмбөлийг яг дарааллын дагуу тааж чадсанаараа алтан болох боломжтой гэсэн үг юм. Ингээд эхний бөмбөлгний дугаар 8. Эхний бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлгний дугаар 2. 2 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлгний маань дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 5. За 3 дахь бөмбөлгний дугаар 5. За ингээд сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Сүүлчийн бөмбөлгний дугаар тэг 8 2 5 тэг 8 2 5 тэг гэсэн дөрвөн бөмбөлөг 4-ийн 1-р зэргийн тохирол дээр маань гарч ирсэн байна. Энэхүү дөрвөн бөмбөлийг үзэгч та 4-ийн 1-р зэргийн тохирлын тоглох хуудсан дээр яг энэ дараалалаар нь бүглэж чадсан бол тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм аа. За ингээд 4-ийн маань үзэгчдэд 3 боломжийг өгсөн. Энэхүү 3 тоглолтоос азтан болсон үзэгч байвал та бүхэндээ баяр хүргэе. Дараа дахин бас 4-ийг тоглоод азтан болоорой гэж үзэгчдэд хүсэн өрөө. За өргөжлөлөн 4-ийн маань 6-ийн тоглолтыг одоо явуулах болно. Тэгэхээр 6-ийн маань хувьд бол 4-ийгээсээ 4-ийн хувьд бага зэрэг өөр болоод ирдэг. Байнга тоглолтог үзэгчид маань бол маш сайн мэдэж байгаа хаа. Тгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцсан байгаа гэж үзэгч та ойлгож болох юм. За эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 6 ширхэг бөмбөлгийг үзэгч та дараалал урдаас нь болон хойноос нь тааж чадсан тохиолдолд зургуулын тааж чадсан тохиолдолд бол 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг таах юм бол урмын хонжир буюу 1500 төгрөг, 3 бөмбөлөг бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг 150000 төгрөг, за 5 бөмбөлийг тааж чадах юм бол сая 500,000 төгрөгийн азтан болох боломжийг 6D тохирол маань үзэгчдэд олгодог юм аа. За ингээд олон зүйл ярилгүйгээр 6D тохирлоо явуулах болно. Тэгэхээр үзэгчид маань бол өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс маань тасалбараа худалдан авч бөглөөд за тэгээд мэдээж тоглох хуудсан дээр тоонуудаа бүглэж тохирол маань оролцох боломжтой. Тэгэхээр тохирлыг бол бид даваа лавг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд үзэгчдэд шууд хүргэж аздангуудаа тодруулдаг үлээ. За ингээд өнөөдрийн 6D дээр ямар тоонууд гарч ирж ямар хичнээн хүн бас азтан болохыг хамтдаа тодруулцгаая. За одоо шилэн хоргон маань 60 ширхэг бөмбөлөг ямар ч асуудалгүйгээр эргэлдэж байгааг үзэгчдээ харж байна. Эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс 6 бөмбөлийг бид харах болно. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 8. За хоёр дахь бөмбөлгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлгний дугаар 7. 8 7 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. 8 7 гэсэн хоёр бөмбөлийг урдаасандаа дараалалаар нь тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийг хожиж байгаа. За харин 3 дахь бөмбөлөг 3 дахь бөмбөлгний дугаар тэг 3 дахь бөмбөлгний дугаар тэг 8 7 тэг гэсэн энэхүү 3 бөмбөлөг одоо 15000 төгрөг хожих хатныг тодруулсан. За дараагийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм шиг үзэгчтэй. 6 гэсэн бөмбөлөг сүүлчийн бөмбөлөөр гарч ирсэн. 6-гийн тооны дор 6-тай байгааг үзэгч маань таарсан ба. За дараагийн бөмбөлөгний дугаар буюу 5 дахь бөмбөлөгний дугаар 2. За энэхүү бөмбөлөг гарч ирснээр сая 500,000 төгрөгийн азтныг тодруулж байна гэж та ойлгож болох юм.
8, 7, Т, 6, 2 гэсэн мөмдөгнүүд гарч ирсэн бол сүүлчийн мөмдөгний дугаар буюу 50 сая төгрөгийн азныг тодруулж байгаа сүүлчийн мөмдөгний дугаар 6 гэсэн мөмлөг гарч ирсэн байна. 50 сая төгрөгийн азныг тодруулах сүүлчийн мөмлөгний дугаар 6 гэсэн мөмлөг гарч ирлээ. За ингээд 8, 7, Т, 6, 2, 6. 8, 7, Т, 6, 2, 6 гэсэн 6 мөмлөг 6D тохиролтоор маань гарч ирсэн байгаа. За эдгээр 6 мөмлөгийг үзэгч та дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь яг энэ дараалалаар нь тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөг хожих боломжтой. За харин 2 бөмбөлгийг буюу 8, 7 гэсэн 2 бөмбөлгийг 6, 2 гэсэн энэ бөмбөлгнүүдийг тааж чадсан бол хамгийн бага хонжир буюу урмын хонжир 1500 төгрөгийн азтан болох боломжтой байдаг. За урмын хонжироор маань бол 7 хоног бүр бас тохирол алган дээрээс бас азтанд хүрдэг гэж ер нь хэлэхэд баг хэлсдэггүй хаа. Яагаад гэхээр маш олон азнууд маань ирээд тохирлоодоо авж байгааг бол харж байсан. Тэгэхээр яг үүнтэй адилхан өнөөдрийн 6D тохирлоос маань азтан болж төрсэн үзэгч байвал танд баяр хүргэе, халуун баярыг хүргээд дараа бас дахин тохиролдоо идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. За өргөжлөл 642 тохирлыг явуулах болно. За 642-ийн маань хувьд бол дөрмийн хувьд өмнөх тоглолтуудаас бас арай өөр болоод ирдгийг үзэгчд маань сайн мэдэх байхаа. Тэгэхээр шилэн хоргонд 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За тэгэхээр 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За энэхүү тоглолт маань бол үндэсний лотерейгийн хамгийн өндөр хонжиртай тоглолт гэдгийг үзэгчд маань сайн мэдэж байгаа. Тэгэхээр яг энэхүү 6 бөмбөлгийг бол дараалал огт харгалзахгүй байна гэдэг маань бол үзэгчд маань байгаа нэг том боломж гэж та ойлгож болох юм. 42 ширхэг бөмбөлгнөөс 6 бөмбөлгийг өрдөө тааж чадсанаар 120 сая төгрөгийн азтан болох боломжтой байдаг. За мөн 642 тохирлын маань нэг давуу тал бол бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирснээр 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгийн азтнуудыг давхраас тодруулдгаараа бас анцлагтай байдаг юм аа. Тэгээд үзэгчд маань бол тохирлоо сайн мэдэж байгаа учраас би олон зүйлийг нэвшилгүйгээр өнөөдрийнхөө 642 тохирлынхан азтнуудыг тодруулах гэж байна. Үзэгч та бүхэн бол энэ тоглолтын маань гэрч болж байгаа гэдгээ бас дахин санаарай. Ингээд үзэгчдэд амжилт хүсье. За шилэн хоргонд маань одоо 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 42 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та дараалал авт харгалзахгүйгээр 6 бөмбөлийг гарч ирсэн 6 бөмбөлийг тааж чадсанаар азтан болох боломжтой гэсэн үг юм. За ингээд эхний бөмбөлгний дугаар 20 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 20. Хоёр дахь бөмбөлгний дугаар 24. Хоёр дахь бөмбөлгний дугаар 24 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 642 тоглолтын маань хувьд бөмбөлгнүүд дараалал огт харгалзахгүйгээр гарч үзэгч таны тоглох хуудсан дээр таарсан байвал таарсан болох боломжтой байдаг гэсэн үг юм аа. За дараагийн бөмбөлгний дугаар 10 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Одоогоор 3 бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлгний дугаар 10. 4 дахь бөмбөлгний дугаар 14. 4 дахь бөмбөлгний дугаар 14. За 4 дахь бөмбөлгний дугаар 14. 20, 24, 10, 14 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Зүйд тогтлоор их гой тоонууд гарч ирж байгаа юм байна. За дараагийн бөмбөлгний дугаар 16. 5 дахь бөмбөлгний маань дугаар 16 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. За 6 дахь бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азныг тодруулж байгаа. 6 дахь бөмбөлгний маань дугаар 37 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эдгээр 6 бөмбөлөг үзэгч таны тоглох хуудсыг хаанаж байрласан байх боломжтой гэж ойлгож болох юм. Одоо харин бонус бөмбөлөг буюу сүүлчийн бөмбөлийг харцгаая. Бонус бөмбөлөгийн дугаар 31 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөгийн дугаар 31. За ингээд үзэгчдээ эхлээд үндсэн 6 бөмбөлийг танилцуулъя. Эхний бөмбөлөг 20, 24, 10, 14, 16, 37. За давтаж хэлье. 20, 24, 10, 14, 16, 37 гэсэн үндсэн 6 бөмбөлөг өнөөдрийн 642 тохирлын маань үндсэн 6 бөмбөлгөөр гарч ирсэн байгаа. За эдгээр 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр эдгээр бүх тоонуудыг тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн маань азтан болж байгаа гэсэн үг юм. За харин өнөөдрийн бонус бөмбөлгний дугаар 31 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. За 31 гэсэн бөмбөлөг ямар учиртай вэ гэхээр эдгээр 6 бөмбөлгнөөс үзэгч та за 3 бөмбөлийг, 4 бөмбөлийг, 5 бөмбөлийг бонус бөмбөлөгтэйгээ нийлүүлээд
мэдээ тааж чадсан тохиолдолд хамгийн багадаа урмын хонжир буюу 10,000 төгрөг, за тэгээ 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус хожих боломжтой гэдэг мэдээж таны тааж чадсан орон ахих тусмаа та хонжирын тоон бас мөнгөнд дүн маань нэмэгдэж явна гэж ойлгож болох юм аа. За ингээд 6:42 тоглолт маань амжилттай явснаар өнөөдрийн маань 5 тоглолт тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ хүрлээ. Бидний дэргэд бол 4D 6D 6:42 гэсэн тоглолтууд маань сая боддоор явагдсан байгаа. Тэгэхээр үзэгч та хэрвээ эдгээр үндэсний лотерей маань хэрхэн үнэн боддоор шударга явагдгийг бас өөрийн нүдээр харахыг хүсэж байгаа л магадгүй та багхан ч гэсэндээ эргэлзэж байгаа л туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний лотерейн төв байран дээр маань хүрэлцэн ирээд даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд та бүхэндээ шууд хүрч байгаа энэхүү тохирол дээр маань ирээд үзэх боломжтой байдгийг бас дахин дуртах нь зүйтэй алуу гэж бодож байна. Тэгэхээр үзэгч та бүхэн маань өөрийнхөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдэд тасалбараа худалдан авч тоглох хугацаа бөгөөснөр тохирол маань оролцох боломжтой байдаг. За ингээд яг энэ цаг мөчид Icon цэгийн минь болон үндэсний лотерейгоор бидний хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараа 7 хоногийн цааш шинэхэн тохирлоор иргэн уулзлаа. Түр баяртай.